За би нэмэлт 1 минут нэмээс авчиад байгаа. Засгийн газар бол эмч мэрэгжилтнүүд энэ тэргүй игнэнд ажиллаж байгаа хүмүүс бас тажгүй сайн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг статистик хэлэхэд Нью-Йорк Таймс сонинд дэлхийд даяар энэ вакцинжуулалтын ажил улс орнуудад хэрхэн явж байгаа тухай статистик гаргасан байна. Дэлхийн дундаж нийт хүн амын одоо тухайн улсын 100 хүн тутамд 14 хүн байгаа юм байна. 14 хүн тарьсан байгаа юм байна. Монгол улсын хувьд бол Герман, Бельги, Финлянд зэрэг улсуудтай ижил төвшөнд 31 хүн тарьсан ингээ явж байгаа юм байна. Тэгэхээр энэ ажлаа идэвхжүүлээ сайн явуулах хэрэгтэй. Тэгээд нэг 2, 3, 4 асуулт байна. Цар тахлын үед одоо энэ хүнс хоолоо дотооддоо хангадаг байх үнэхээр чухал гэдгийг бид нэр одоо энэ дэлгүүрийн лангуу хоосорж байгаа байдлаас харж байгаа бах. Энэ ногоо төмс хүнсний ногоо хоосорж байгаа байдлаас. Тэгэхээр энэ дээр нэг одоо газар тариалангийн улирал эхэлчихэд байна. Энэ газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг яаралтай вакцинжуулах хэрэгтэй байна. Шадар сайтай. Тэгэхээр энэ ялангуяа дархан сэлэнгийн бүс нутгуудад энэ тариалангийн бэлтгэл ажилд таг гацчихад байна. Тэгэхээр энэ дээр ер нь ямар арга хэмжээ авах гэж ямар бодлого барьж өгсөн цог хүмүүс маш тодорхой хариулт өгөөч. Хоёрт нь энэ хүнд цаг үед бид нэр энэ байнга чичилж явдаг уулуурхаан салбарынхаа буйнаар л явж ийн л да. Тэгээ өдөрт нэг 1000 машин нүүрс бүгд найрамд хятад ард улс руу экспортлж хийж бид нэр орлоготой байх юм. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг 50-аас 100 машин явж байна. Цагаан адны бомбт дээр 12 сая тонн нүүрс овоорчихсон. Хилийн одоо нэвтрэлт их муу байгаад. Энэ дээр ер нь энэ улсын онцгой комисс тэгээ энэ хил гайлтай холбоотой хүмүүс ямар арга хэмжээ авах гэж байна. Энэ хамгийн гол нь энэ уулуурхаан салбарт ажиллаж байгаа хүмүүсийг яаралтай 2 дугаар одоо энэ тунгийн хийгээд ногоон бүс болгож хааж ягаад энэ экспортоо явуулж явахгүй мөнгөгүй бол бид нар давж гарахгүй шүү дээ энэ хүнд нөхцөл байдлыг. Дэлхийд даяар юм хүнд байгаа юм чи өөрөө өөрсдийнхөө орлогоор л амьдрах ёстой болно л доо. Тэгэхээр энэ уулуурхаан салбарынхныг бас ер нь 2 дахь тунгийн энэ вакцинжуулах асуудал дээр тусгай арга хэмжээ ер нь авч байгаа юу? Эрдэнэт, Дархан, Дорноговь, Өмнө говь гэдэг энэ онцгой аймагуд байна. Эднэр дээрээ та нар нэг онцгой анхаараач. Энэ дээр энэ ямар төлөвлөгөө байна? Дараагийн асуудал энэ бид нар одоо вакцинжуулаад дэлхийд даяараа явж энэ 2 дахь тунгаа хийсэн хүмүүсийг чөлөөтөө зорчдог болгоно гэж одоо яриад байгаа. Энэ журам нь хизээ гарах вэ? Энэ хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалд үнэхээр хэрэгтэй байгаа энэ журам. Тэгээ энийг эртхэн одоо үндсэндээ ингээд Монголд гэхэд одоо үндсэндээ 2 дугаар тунгаа хийлэгдсэн хүмүүс, дархлаа нэгэн тогтцсон хүмүүс бол ингээд гарч ирж штэ. Эхнээсээ бөөнөрөө. Тэгэхээр энэ хүмүүс зориулсан журмаа хизээ гаргах юм бэ? Яг хурдан гаргаач. Тэгээ энэ ийм 3 асуултанд хариулж өгөөч. За баярлалаа. За амар сайхан сайд. За газар тариалан уулуурхаан тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар саад бэрхшээлгүй явуулах тал дээр тухайн ажлын байр орчиндөө гэсэн ийм шийдвэр гарч энэ үед хэрэгжиж байгаа. За бомбын үйл ажиллагаа экспортыг дэмжих талаар улсын онцгой комиссийн шийдвэр гарч одоо бас явж байгаа. Энэ тутал Монгол улсын бомбын зөвлөлийн 4-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар бас зарим асуудлуудыг шийдвэрлэж ялангуяа энэ бомбын хилийн бомбын орчмын халдвар хамгааллын дэглэмийг сахих замаар экспортын бараа бүтээгдэхүүний одоо гаралтыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн эргэлтийг бас нэмэгдүүлэхтэй холбоотой олон ажлууд хийгдэж төлөвлөгдөж явж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо нэмэгдүүлэхтэй холбоотой бас төлөвлөсөн ажлууд байна. Жишээ нь одоо замын үүд сумын чиглэлд бот хоорондын ачаа тээвэрлэлтийг ялангуяа замын үүддэд бол бас бөөгнөр л их бий. Өдөртөө нэг 200 машин гардаг байсан бол одоо дунджаар 100 машин гарч байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа. За хилийн бомбд хийж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүй талаас эхлээд хоёр талын хилийн бүс орчмын халдварын эрсдлийг бууруулах хоёр талын тавьж байгаа шаардлагын хүрээнд бас зохицуултууд хийгдэж байгаа. Ялангуяа энэ бас шивээ хүрэн гашуун сухад бомбоор нэвтэх нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажлууд бас давхар хийгдэж байна. За журам боловсруулагдаад үндсэндээ бэлэн болж байгаа. Одоо энэ хөл хорионоос цааш хатуу хөл хорионы хугацаа дуусаад тэгээд 2 дахь тунгаа хийлгсэн 14 хоногийн хугацаа өнгөрсөн иргэд орон нутагт ямар нэгэн шинжилгээ бусад асуудал шаарддаггүйгээр зорчих боломжийг бүрдүүлэх журам бэлэн болж байгаа боловсруулагдаад. За тэр газар тариалангийн бүс орчмын вакцинжуулалтын ажил бас эх